Тус үзэгсэнд Монгол орны үнэт чулуу болох ман гартаам захиур чүнчигнор болон харь орноос гаралтай тан шүр ундрам хувь шил шаазан зааны соёо модны үндэс зэрэг үнэт чулуу ховор түүхий эдээр хийж алт мөнгө зэсгүүл үнэт бүхий төмөрлөлийн урлагийг шингээсэн олон хөөргүүд багтжээ. Үүнээс гадна Монголын түүхэнд нэр нь мөнхөрсөн төрийн зүтгэлтэн Эрдэнэтэн мэргэд алдартай хүмүүсийн хэрэглэж байсан хөөргнүүдийг дийлхэн тавьжээ. Тухайлбал Манжичингөрөн автономит Монгол улс ардын засгийн буюу 3 төрийн нүүр үзэж 43 жил төрийн албан зүтгэсэн хашир туршлагатай төрийн хар хүн хичээнгүй сайд Цэрэндоржийн их гарын улаан шүрэн толгойтой гартаам судалтай алаг манан хөөрөг судар бичийн хүрээлэнг үндэслэгчдийн нэг нэрт эрдэмтэн улс төрч Цэвэн Жамсар новын мөнгөн хөөрөг Сайн Аюунхан аймгийн Далаа Чонхор вангийн хушууны алдарт өндөр гонгороос эхлэн халахын олон бөхчүүдийн гар дамжсан чүнчиг нуруу толгойтой цэнхэр манан хөөрөг зэрэг багтаж байгаа юм а. Хичээнгүй сайд Цэрэндоржийн алдарсан нийт бол 3 төрийн нүрд 43 жил төрийн алба зүтгэж байсан энэ хүний хэрэгжилжсэн хөөрөнгө бол 1973 он түүний хүү юундэн болоод манай үндэсний музейд болоод бэлгэлсэн. Дараагийнх нь надлын хэсэг нь бол Жанжин Сүхбаатарын хэрэгжилжсэн улаан торгон дайлан байж байна. Энэ дайланг бол мөн түүний гэргийн Янжмаагаа манай музейд одоо өгчээсэн. Инхээр энэ хэсэгтээ бол бид нар одоо Монголын төр олон жил зүтгэж байсан ийм түүхт хүмүүсийн хөөргийг бол хөөрг болон дайланг болоод тавьж үзүүлсэн. Энэ дотроос бид нар хамгийн одоо гол зүйл болгож дэлгэж тавьсан зүйл бол энэ өндөр гонгорын гэж нэрлэгдэх энэ хөөрг байж байна. Энэ хөөрг маань юугаараа энэ зөвхөн өндөр гонгорын гэж нэрлэгдэх боловч энд халахын 3 алдартай бүхийн үгт үхийг бол бун давхар одоо илэрхийлж чадгац ийм хөөрг байгаа. Юу гэхээр энд бол нэгдүгээр өндөр гонгорын хөөрг Далаа Чонхор вангийн өндөр гонгорын хөөрг энэ бол аншигын эцсийн цалтайг юм байсан. А дараагийнх нь бол гандангийн бүрхэг дэндэг гэж нэрлэгдэх энэ хүн бол мөн одоо юу даншигын заам цалтай хүн. А гурав дахь нь бол одоо Дорногов аймгийн Харьяат Намжил ганчиг нь болохоор гандангийн баг бүрхэг гэж нэрлэгддэг ийм хочтой хүн байсан. Энэ бол одоо улсын алсан цалтай ийм 3 хүний одоо гад амжиж үйд дамжуулан хэрэгжилжсэн ийм одоо хөргийг бол бид нар харж байна эндээс. Хэмжээ жингийн хувьд хамгийн том 575 г жинтэй 14.7 см өргөн 10.8 см өргөнтэй манан хөөрг бөгөөд хамгийн бага нь инхри хүүхдийн 15 г жинтэй 3.5 см өндөр 2.4 см өргөнтэй хөөрг багтаж байгаа юм а. Дайлангийн тухайд хамгийн их анхаарал татаж байгаа дайлан нь Өвөр хангай аймгийн Хайрхан дулаан сумын Гардын гадаар нутагтай ард шарвц суудлын гэргий Бүжмагийн 1880-ад онд урлалсан зүү ороож буугсоогоо дүрслэн бүтээсэн торгон дайлан зэрэг бүтээгч болон хэрэглэж байсан эзэнтэй дайлангууд үзэсгэлэнт тавигджээ.